санжаа гэдэг энэхүү бичлэг бол компьютер вижн хичээлийн бие даалтын бичлэг байгаа. За මේ сонгосон сэдв бол object detection with YOLO гэсэн сэдв сонгосон. Үүнийг жоохон баг зэрэг дэлгэрүүлээд traffic object detection system with YOLO 8 сонгосон байгаа. За мэдээж сүүлийн жилүүдэд тийм л явах юм бол компьютерийн харганы технологи хүчтэй хөгжиж байгаа. Тэгээд бүтүүдийг автоматар илрүүлэх систем дөрвөө хэрэглэгдэх. Ялангуяа замын хөдөлгөөний хяналт тухайлаг хот аюулгүй байдлын системүүдэд object detection технологи чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үйлчлэлийн хүрээнд YOLO version 8 deep learning framework ашиглан замын хөдөлгөөнд автомашин, автобус, хүн зэрэг объектуудыг зураг болон видео, вебкам орчноос бит хугацаанд илрүүлэх систем боловсруулсан. Ерөнхийдөө авч үзэж байгаа асуудал нь замын хөдөлгөөнийг мэдээж гараа хянахад хүндрэлттэй. Олон объект зэрэг ажиглах боломж бага. Тэгээд дээрээс нь алдаа гарах магадлал ихтэй гэж үзэж байна. Тэгээд бит хугацаанд объект илрүүлэх хэрэгцээ өндөр. Мэдээж AI ашиглан автомат систем автоматжуулах хэрэгтэй гэж авч үзэж байна. За манай төслийн манай зорилго нь YOLO version deep learning модель ашиглан хүн автомашин, автобус зэрэг объектуудыг илрүүлэх систем боловсруулах байгаа. Энэ маань мэдээж зураг, бичлэг, вебкам дээр lifetime дээр ажиллана. Датасет 3.6 цуглуулсан. Тэгээд эндээсээ RobofLow дээр өөрөө датагаа бэлдээд тэр дундаасаа шилэгдээд давхарсан зураг, шаардлага хангаагүй зураг гэнтрэ хасаад ерөнхийдөө 193 зураг дээр датагаа бүрдүүлсэн байгаа. За тэгээ аргачлалууд мэдээж өөрөө датагаа бэлтгэх, өөр ингэсэн. Тэгээ дараа нь модуль сонгох. Миний хувьд бол YOLO version 8 гэдэг модулийг сонгосон. YOLO маань хамгийн анх 16 онд Joseph Friedman болон түүний багийн судалгаагаар танилцуулагдчихсан. YOLO гэдэг үг нь юу он илүү once гэсэн утгатай. Тэгээ deep learning дээр суурилсан object detection алгоритм бөгөөд зураг тодорхой объектуудыг нэгэн зэрэг ангиллаж тодорхойлж байршлыг нь илрүүлэх зорилттой. Тэгээд мэдээж тренинг хийн. Тэгээд тэрийг тренинг хийснийхаа дараа detection боловсруулах байгаа. Тренинг result-ийг бол ерөнхийдөө 96.6% байсан. Өндөр accuracy-тэй, хурдтай, тэгээд мөн real time processing хийх боломжтой байсан. Энэ object detection-ийн result-ууд нь байна. Тэгээд давхардаагүй зурган дээр бас ингэж классуудаа таньж яах гэж туршиж үзсэн бас болж исэн. Тэгээд бас та бүхний мэдэх UV traffic application болон веб дээрээс замын хөдөлгөөний бичлэг аваад тэндээсээ тэгээд шалгаж туршиж үзсэн. Тэгээд энэ бас давхар Streamlit web app ашигласан ажил болсон. Тэгээд энэ болонгод миний бичсэн, миний сургасан модель дээр ерөнхийдөө ажиллана. Ерөнхийдөө ашиглахад маш хялбар зураг болон бичлэгийн апплод хийн. Тэгээд ингээд автоматар объектуудын detection хийн. Тэгээд бас давхар тоолдог байгаа объектын. За тэгээд conclusion-ийн хувьд бол энэ хөдөлсөлийн хүрээнд YOLO deep learning цагаар ашиглан замын хөдөлгөөний объектуудыг илрүүлэх систем амжилттай боловсруулсан гэж үзэж байна. Систем нь хүн болон автомашин гэсэн классуудтай. Тэгээд зураг, видео болон вебкам дээр ажиллана. Тэгээд төслийг боловсруулахдаа Python болон YOLO version 8 ашигласан. Тэгээд мөн давхар Streamlit framework ашигласан. Тэгээд модулийг сурсан үр дүн бол 96% ажилттай. Тэгээд мөн web interface ашиглаж байгаа. За тэгээд цаашдаа илүү олон төрлийн объект илрүүлэх болон бод хэрэглээнд хөгжүүлэх ашиглах боломжтой гэж үзэж байгаа. За одоо энэ код болон туршилтын хэсэг рүү оръё. За ерөнхийдөө бол бие даалт гэсэн фолдер маань ерөнхийдөө хоёр бүтцтэй. Эхний бүтц нь болонгот туршилтын хэсэг YOLO version 10-ын pre-trained модель ашиглан туршилт хийсэн. Хоёрдугаар хэсэг туршилт хийсэн энэ хэсэг байна. Тэгээд хоёрдугаар хэсэг нь болонгот өөрөө ашигласан өөрийнхөө бэлдсэн датан дээр YOLO version 8 ашиглаад train хийсэн
үндсэн хэсэг гэх юм уу, ийм хоёр хэсэгтэй. За туршилтаасаа эхлэе. За туршилт маань ерөөдөө ийм зургнууд дээр шалгаж ütсэн байгаа. Энэ болохоор өөрийн pre-trained хийсэн модель учраас маш сайн, маш өндөр дататай байсан ойлгомжтой. Бичлэгэн дээр бас ийм үр дүнтэй байсан байгаа. Бид хүний pre-trained модель ашигласан бол маш өндөр accuracy-тэй байсан. Тэгээ нас өөрийнхөө live camera дээр шууд detection хийхээ шалгаж ütсэн. За тэгээд ялаар pre-trained модель ашигласан кодын бүтцүүд бол ерөнхийдөө юм байна. За одоо үндсэн хэсэг рүү оръё. За маань үндсэн хэсэг маань мэдээж оролтын хэсэгтэй. Энэ дээр ямар зураг турших уу, ямар бичлэг турших уу гэдгээ мэдээж оруулж өгнө. Энэ болонгот ялан 8-ны сургасан модель байна. За энэ ингээ main функцэнд байна. Тэдний train хийсэн зурагнууд нь байна. Лейбл хийсэн лейбл нь бас байна. Үр дүнгууд нь бас байгаа. Ерөнхийдөө ингээд бас боломж олгосон байгаа. За